Ёо. Шинэ одоогоо цуг MB танартаа иргирлээ гэж. Одоороос бүрийг батны амлж байна. Итгэвтэй байж та нарыг удахгүй. Шинэ он гарсан цоо шин MB болсон. За тэгэхээр өнөөдөр ахин нэг үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг. Өмнө нь би танарт 113-ын давтыг хүргэжсэн бол энэ удаа залуу рэпер Шуугийн давтыг хүргэхээр бэлдсэн байна. Шуугийн фэнүүд байвал эртхэн лайк сабаа дараарай. Хайрвээ пэйжс үзэж байгаа бол лайк эд шеэр. За олон юм ярьдаг шууд бэлтгээд ихвэд оръё. I've never been whole in a minute. Hakshan yagat my broken limit. Hundudin darattan hul yoshimit. Mong turguri tiga thought yoshinik. Nama gorchik ilgit kichiga no hama chamak dirargin jam tilik chugu. Hijek doktinik be khoda go pistamen khurza wa chicken of tinik mo. Ating im yer chamak sabn yaga shisha bitch. Akhan do sendiel hakshan bitch. Би бол гацуу нав шиг тийшна bitch. Bad bitch. Genshin bitch. Any rhyme book. За тэгэхээр Шуугийн жинхэнэ нэрийг ирээдүү гэдэг одоо 26 настай, доороо 3 дүүтэй айлын том. Ээж түүнийг 19 настайдаа төрүүлж байсан. Эхэндээ аав ээжтэйгээ цуг амьддаг байсан боловч аав нь архины хамааралтай болсноор ээж нь аавсан салж баян шууд нүүжирсэн байдаг. Тэр цагаас хойш ерөөхдөө Шуу баян шууд өссөн. Баян шуу бол түүний хүүдэн. Мэдээж ганц би ээж хүүхэд өсгөж хүмүүжүүлдэг гэдэг тийм амар зүйл биш. Үлсэг үедээ үлссэн, заримдаа гал хөгөрч хүүтэй болсон. 60 дотоо сургуульд 8 дугаар ангиудаа сураад сургуулаа хийсэн байдаг. Яг энэ цаг мөч бол Шуугийн хамгийн хүнд бүч байсан. Ах нь өөд болж мөн найзууд нь холдож хүндэрч эхлээд маш их ганцаарсан. Гэвч Шувууд тулах хүч болж байсан ганц хүн бол түүний дүүн. Дүүгээ хараад за би хичээх ёстой. Хэрвээ би хичээхгүй бол миний дүү хоосохно гэж бодон айлын хашааны зэрлэг сулгааж, мод тарьж, олзон бүхэл ажлыг хийдэг байсан. Ингэж явж байгаад за ерөөсөө нэг мэрэгчлээ болохгүй байд гэж бодоод коллежд орж хүнсний технологич, нарийн бовны тоогоочоор сурч төгссөн байна. Яг ах бол өөрийнхөө мэрэгчлэр их дуртай байгаагүй тоогооч хэрэл түүнд аяг шанах савсуулгатай зурлал байж ах шиг төсөөлөгдөг байсан. Гэвч сурсныхаа дараа мэрэгчлээ дуртай болж тоогооч бол зүгээр нэг аяг шанах савсуулгах зурлалт хүн бол биш юм байна. Энэ бол жинхэнэ урлагийн баригдыг мэдэрсэн байдаг. Бага ангид байхдаа өвгөр бол ивжлэхийг хүсдэг байсан. Түүний өвөөгийнх нь их шүтэн байхгүй байсан болохоор би том болж ивжлээд өвөөгөө шүтдээ болгоно гэж боддог байсан. Дунд ангид орох үедээ за ивж бол миний зам биш юм байна. Би ерөөсө жүжигч болох хэрэгтэй байна гэж бодсон. Уг жүжигчдэр явах худалтай байсан ч ар гэрийн байдал нь төлбөрийг чадаж байхгүй улмаас жүжигч болж чадаагүй. Гэхдээ хизээч өөрийгөө рэпер болно гэж бодож байгаагүй. Ийхүү тэрээр тоогоочороо сур төгсөн мэрэгчлэрээ 3 жил ажилласан. 2016-оос хипхоп хөгжүүлсөөрөө чиглэсэн. Ер нь хөгжим дээг сонирхолтой байгаагүй. Янз бүрийн хөгжим сонсдог байсан. Гэхдээ хипхоп хөгжим түүнд маш таалагдсан байдаг. Түүний амьдралыг бүрийн илэрхийлж чадах юм санагдчихсан. Их чөлөөтэй яг үннээрээ ямар ч галтгүй тийм бурдаг байсан болохоор ер нь иймэрхүү үгчээд дуу иждох юм биштэй гэдэг санаа төрж ах хипхоп хөгжим орлож эхэлсэн байдаг. Хамгийн анх гэртээ ганцаараа байхдаа хуцсан дээр нэг ая тавьж агаад фристайл хийж үзсэн байдаг. Тэгээд л за би дуу хийж болох юм байна штэ. Би зүйлийг хийж чадах юм байна гэдэл үгч эхэлсэн байдаг. Гэхдээ зүгээр нэг дуу их биш. Гоё өвөргөт байх хэвээр, шиллэг байх хэвээр, бусдаас ялгархгүй онцлог надад байх хэвээр гэж бодож суудаа идэг байсан. Зарим үед гэртэн тоггүй байсан. Утсан аги дээр зэрэглээд нэтээс айдтаад гэртээ ирээд лаасаагаад үгэвчдэг байсан. Одоо бэд бид эдиэт хүрэн дорн хараа гэдэг хөгжим мөрөд хөгжим мөрөд хараа гэдэг хөгжим хийн юм бидний харт тайм хараа гэдэг донцон гарч чадахгүй гарч чадахгүй өөрөөр байхгүй миний хамт ичээд байна гэж дээрм хийхгүй хамтаа би дэлгүүр хийсэн ахиж дээрм хийхгүй агилж байгаа хийхгүй. Тэр коллежд ороод төгсөх хүртлээр үгээ бицээрлээ. Ажилдаа орсон ч бицээрл байсан. Ажлынх нь ачаал нэгсэж түүнд дуундаа анхаарал хандуулах цаг хомсолж ирэв. Тэр гидэл бодсон. Би ингээд юу ч хийж бүтээхгүй байсаар л дуусах уу. Тоогооч хийгээд цалингаа аваад ингээд амьдраад л ах уу. Магадгүй би үхлэх гэд дараа нь дусагдах болов уу? Том юм хийж бүтээх хэрэгтэй. Зоригтой амьдрах хэрэгтэй гэж бодсон. За одоо болсон би өөрийнхөө замаар явах хэрэгтэй гэж хийдэн халагдах өргөдлөө өгч ажилласаа гарч хоримтлал үүсгэсэн мөнгөө хадгаламжнаас аваад мөн найзууд нь олсон мөнгөөр нийлүүлэн одоогийн Endel Records-ыг байгуулжээ. Хамгийн анх нүүдэл гэдэг нэртэй байсан бол одоо Nomadic Dream Life болсон байдаг. Ийхүү Шуугийн анхны дуу Go Away нэртэйгээр 2020 оны 3 сарын 26-нд аудио хэлбэрээр гарч жилийн дараа буюу 2021 оны 4 сарын 2-нд MM Bros Sid Time-даас клиптэйгээр цацагдсан байдаг. Go away, I just want to die now. I'm sick and tired of keep trying. I'm so fucking tired of fake smiling. I don't wanna hear all these lies. I'm still alive, but inside I'm dying. I'm sick and tired of keep trying. I'm so fucking tired of fake smiling. I don't wanna hear all these
Би Гови дууг нь анх гарсан цагаас хойш одоо хүртэл сонсож байгаа. Үнэхээр галзуу дуу. Дотор байгаа уур бүгд гомдол чанал бүгдийг нь маш хүчтэй мэдрүүлдэг янзын дуу. Хамгийн анх сонсоход бол надаа ерөөсөө Монгол артист дууг сонсогдоогүй. Яг л нэг Америк рэпер шиг гоё мэдэрч өгч ийсэн. Lil Peep дээр илээд үстэй санагдчихсан. Lil Peep vibe-ыг Монгол мэдрэх бас тухайн үед янзын байсан да. За тэгэл араас нь Hate Me баяртай Paid Money гэх гоё дууд цацагдсан. Гэхдээ миний хамгийн дуртай дуу нь Toyota. Бас нэг сонирхолтой байр дэлгэхэд Toyota дууны клип нь 500,000 төгрөгөөр бүтээгдсэн байдаг. Mөнгөөр авч чадахгүй хайр бас чаргал гэхдээ мөнгөөр авч болно Gucci and Prada миний хамт цуг байсан Pulsar Toyota German намайг сайн явахыг хараад таархан мөнгөөр авч чадахгүй хайр бас чаргал гэхдээ мөнгөөр авч болно Gucci and Prada миний хамт цуг байсан Pulsar Toyota German намайг сайн явахыг хараад таархан Ийхүү тэр уран бүтээлчийн замыг сонгон эргэлт буцалтгүй орсон ч төдийлэн сайн амжилт үзүүлж чадахгүй байлаа. Нэг удаа клубүүд түүнийг дуулуурахаар ирсэн байдаг. Тэрээр урьдхыг баяртайгаар хүлээг авч Paid Money дуугаа дуусан боловч нэг ч хүн дууг дагаж дуулаагүй, ямар ч реакц үзүүлээгүй. Гэхдээ тэр шантраагүй, улам их хичээх хэрэгтэй гэдгээ ойлгосон. 2023 онд Paid Money гих өөрийн цомгоо гаргав. Paid Money гих утга нь миний өвдөлт зовлон зүтгүүр бүгд мөнгөөр хэмжигдэнэ гэсэн утгатай. Paid Money цомгийн өөр хүн гих хариад дууг хүмүүс олноороо сонсож шувууг мэдгүй хүмүүс нь мэддэг болсон байдаг. Түүний анхны соло хит гэхэд болно. Чи намайг үзэн ядан миний өгсөн лүвийг шатан би чамайг үлж байгааг чи мэдэж байна одосны цаан чи намайг юу хийдийг сайн мэдэн нүцгэн зургийг чи нарч одоо жижиг чин сталк чиний сторик чи нар одоо хорсэн залуу усик чи нийл чиний өрөөдийг унш чиний усик чи тайлэн одоо хокин нэгэнтэй чи smoking the plan хөгжилтэн над чи жаргалтай байгаа yeah. За яг энэ цаг мөчөөс шувуу олон таригдаж амжилт гаргаж эхэлсэн байдаг. Уг цомгийн BTS гэх дууг нас барсан ахта зориулж хийсэн мөн илүү сайхан цаг бидэнд ирнэ. Сайхан ирээдүй биднийг хүлээж байгаа гэдэгт үргэлж итгээрэй гэсэн утгатай. People in the ghetto is different for better days. Нөлмөс туслах дундуур амьдрал дүүрэн хүүхдийн инээдээ. Бурхан хүртэл марцсан газар нарал биднийг эгүүлээ. Хураа хүртлээ тийм сайхан цаг үе ирнэ гэж. Үүний дараа 2024 онд 24 гих 2 цомгоо гаргасан. Мөн цомгийнхоо тоглолтыг чийг амьдсан. Тоглолтод нь түүний төсөөлж байсаас хамаагүй олоогүй ирсэн. Цомог нь 2024 онд гарч байгаа болохоор 24 гэж нэрлсэн байдаг. Хоёр цомог нь хоёулаа миний плейлистэнд байдаг. Би байг сонсдог. Paid Money цомог бол яг л нэршгэ гүн утгатай 11 дуутай цомог болсон бол 24 нь илүү хипхоп дүрлцэн галзуу 11 дуутай. Өнгөрсөн онд Шувуу, Limit King, KK, Гүнсор, Тришна, Rookie нартай хамтран энэ тайм гих тоглолтыг 8 сарын 9-нд хийгээд амьдсан. Мөн Rhyme гих кинонд туслах дүр тоглосон. Pull up with my homies, we gon' spin your motherfucking block. Tanner booger pussy, I'm always riding on my cock. I'm a good American, she but what was better king. Catch that Google jungle ring, shorty I got what you need. Харин энэ онд NDL Records-ийн артистуудтай хамтран Intel нэртэй цомгоо гаргахаар ажиллаж байна. Тэгэхээр энэ жил Шувуу маань биднийг өөд авахгүй хаа. Шувуугийн цаашдын зорилго бол Монголын цэглэлтийг дүүрэх бол нийтэр бол бишээ. Тэр бол итгэл жижигхэн дэлхийн хамгийн том сайз дээр гарах олон улсад өөрийнхөө нэрийг гаргах зорилготой. NDL Records нийтдээ 6 удаа үүсэн байдаг. Хамгийн анх Podol тэстүүд нь байрладаг байсан. Дээрээс нь ус цудаг, хажууд нь акустик автогийн үйлдвэр бас цуг байрладаг. Маш их утаа гардаг байсан. Нүд нь орсон ч хамаагүй тэг шүнжигөө дууга бичдэг байсан. Яванда Podol нь цонхтой болоо дараа нь 2-3 давхарт байрлсан. Харин одоо бол NDL Records нь 5 давхарт байрлаж байгаа юм байна. За Шувуу гэх нэрийн тухайд ивэл маш олон утга байдаг л да. Ерөнхийдөө түүний багын очин өвгөө түүнийг төслийн дараа харахад хошуу жижиг яг Шувууны ам шиг байсан болохоор Шувуухай гэж нэрлэе гэж түүнийг яг Шувуухай гэж нэрлсэн байдаг. Мөн бага ангид байхад түүнийг Шувуухай гэдэг хочтоос нь болж шоолдог байсан. Тийм болохоор энэ хочтоо бас дургуулж исэн. Харин нөгөө утга нь түүний нас барсан ахыг нь Шубуу гэдэг байсан. Тэгээд за би ахынхаа нэрийг авч явж өндөрт мандуулна гэж өөртөө амласан байдаг. Мөн түүнийг шатрах үед ах нь түүнийг тэнгэрээс харж үргэлж дэмждэг гэж бодон цаашаа урагшлах хүчээ авдаг. За бичлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр эргэн устдаа түрээртэй Шувуугийнхаа хэлсэн гоё рүүдээр өнөөдрийн бичлэгээ өндөрлөе. Хаана амьдрдгаасаа хизээж битий ич. Би ийм л амьдралтай. Би угаасаа ядуу өвч гэж бодож болохгүй. Маш их боломж чамайг хүлээж байгаа. Хүн өөрийгөө бүтээх хэрэгтэй, бас хичээх хэрэгтэй. Чамд ямар ч инспирэшн, мотивац хэрэггүй. Чи зүгээр л толон тар. Толон тарахад тэр чиний арахыг хүссэн хүн мөн барин өсөл биш байна уу? Хэрэг биш байвал өөрийгөө бүтээ, бас хичээ. Чи том компани босс байсан ч зүгээр нэг ингийн хүн байсан ч
чамайг ямагт хариуцлага дагна. Чи хизээж хариуцлагаас бүх юм байгаасаа зугатаач чадахгүй. Баярлалаа. Баяртай үзэгчтэй. I don't want no drama. Pull up in the Benz, having good karma. Hanggang 놀이고 새 놀이고 비웃을 자덕배. 흔히 받은 몽만 기길 지도 쏠 자덕배. Yeah, yeah, yeah. Fresh right till 무슨 인터신. Fuck drugs, I don't wanna update. 제일 사는 nothing. 근데 두순 단죄는 내 것들. 나도 더는 두루귀. It's it good isn't what man 나는 was a children get good karma 뭔가 뜨는 코 남아고 흐드 주보던 time crown isn't what man 나는 was a